За, яас сони хүн залгаж явах юм бэ? Чиний ажил амьдрал сайн уу? Хаагур юу хийгээд байна? Оо, сайн. Тэгээ хөгшин нэг нүүрс тээврийн компанид нүүрс экспортлоо. Тэгээ тиймэрхүү ажил хийгээл гэж байна. Оо, за. Чи чинь тэгвэл өстой бизнесээр мандж байгаа юм байна да. Миний хөгшин хаагур юу хийж байна да? Хөгшин нь Монголын төмөр зам төрийн өмчөд хувьцаат компанид мэргэжилтний ажил хийж байгаа. Чи өстой том давгүй албан тушаал дээр очсон байна шүү дээ. Хөгшин нэгж байгаа нэг чам дээр нэг очиж уулзъя хөө. Ажил дээр ч яваад чи. Тэгээ. Тэ, барьж байгаа төрөөд ирээ. За баяр та. За, ажлын тавлаг ба. Тавлаг сайн. Чиний ажил сайн байна. Өө дэжгүй сайхан яваал. За. Урагш нь гаргаал. За. За, найз нь чиний нэг тос байна. За юу лээ. Найз нэг урагшаа үрс гаргаж байгаа мэдчихэж байгаа шүү дээ. Тий. Нэг дээр ярьсан шүү дээ. Аяар тэрөөсө богоо болтдог. Чи найзтай нэг 50 богоо цогцолоод өгчөж. Найз нь үрс нь гомдохгүй. Чи ихний чинь энийг авчи. Чи намайг юу гэж бодоод байгаа юм бэ? Манай байгууллага авилга ашиг сонирхлоос ангид бүх зүйл хууль дүрмийн дагуу явагддаг. За найз нь чанд Надад нэмээд өгье. тийм ёс зүйч байх үг чи мэдж байгаа шүү дээ. Наадах чи авилгалын гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 22-ийн 1-р зүйл заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэх зүйл залтай байдаг. Ийм эрсдэлтэй алхам дахиж бити хийж агаараач. За чи багын найзтай ингэж л хандж байгаа юм зү. Авилгын тухай хуулийн 7-гийн 1-д албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх, хүнлэнгөөс оролцох, нөлөөлөх. 7-гийн 2 бусдад шан харамж өгөхөөр амлах, зуучлах. 7-гийн 3 албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар альва хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах. 7-гийн 6 албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх.